Хүмүүс нэг комикс эрдэнэ гэж дуудах нэг хэлбэг болчиход байгаа. Тэр нь ч бас аргагүй. Би одоо сүүлийн 15 жил тасралт хөөгтийн комик ном хийж байна. Одоо би хоббигоор ажилладаг хүн. Гэхдээ яг мэргэжлийн ажил болгоод ихсний дараа миний хобби дууссан. Японы мангачтай уулзаад ганц л асуулт асуусан. Хобби гэж юу вэ? Тэр бүх хүмүүс юм хийж байгаа ажилд хоббитой байсан. Хобби хөгжөөд дараагийн шатандаа гарахлаар мэргэжил ажил хөдөлмөрлөж ярьдаг. Хүн болгон хардаг, хүн болгон мэдэрдэг, хүн болгон одоо юу гэдэг илэрхийлдэг. Тэгэхээр хичээлж тэрний хойноос ажиллаж хөдөлмөрсөн хүмүүс бодит чадвар, бодит амжилт, бодит одоо тэр зүйлийн амьдрал ирдэг. Мөрөөдлөө олцоод яаж тэрнийг эхлэх, яаж мөрөөдөлтөд хүрэхээ эргэлдэж магадгүй. Би танд нэг арга хэлье. Та шууд л дайрах хэрэгтэй. Хэрвээ та дайрах юм бол арга зам, хүрэх төлөвлөгөө, боломж бүх зүйлүүд аяндаа өөрөө таны нүдэнд урган гарч ирэх болно.